Санацсан өдрийн мэндийг хүргэе. За та бүхэн Snipping Tools програмыг ашиглан цахим орчинд байгаа сурах хүчиг хэрэглэгдэхүүнүүдээс өөрийн хичээлд хэрэгцээтэй байгаа зураг төрсийг таслан авах аргыг танилцуулъя. Энэ Snipping Tools програм ихэнх компьютерт байдаг бөгөөд Windows-ийн хайрлтын хэсэгт Snipping Tools гэж бичснээр энэ хайчны зурагтай програм хэрэглэр гарч ирнэ. За үүнийг сонгоод үүнийг сонгосноор ийм цонх гарч ирнэ. За зураг таслан авах бидний хамгийн голлон ашиглах хэрэглэр бол new гэсэн хэрэглэр байгаа. New гэсэн хэрэглэр байгаа. За үүнийг сонгосноор арын дэлхийд цаарч идэвхжиж харагдана. За үүнээс өөр хэрэгцээтэй байгаа зураг төрсийг таслан авсан. За энэ зурагнаас энэ хүүхдүүдийн байгаа энэ хэсэг хэрэгтэй гэж үзэх юм бол ингээд таслан авч оруулж байна. За энэ байдлаар орж ирсэн байна. Энэ бидний зурсны дагуу ингээд орж ирсэн. За энэ зураг нь хадгалах болон нээлтээр илгээх боломж хадгалах зураг хэлбэрээр хадгалах эсвэл нээлтээр илгээх боломжтой. За мөн Word, PowerPoint гэх мэт өөрийн хэрэглэж байгаа талбарт хуулж оруулах боломжтой. За шаардлагатай тохиолдолд эдгээр бичгийн хэрэгслүүдийг ашиглан засвар хийж болно. Заавал тойруулж тастаж авахгүй дөрвөлжин хэлбэр рүү тайрч авч болдог юм гэхдээ rectangular үүний сонгосныг дөрвөлжин хэлбэр дээр тайрч тасалж авч болохоор хийсэн. Арын таслан авахтаа new гэсэн хэсгийг хэрэглэрээ сонгоно. За үүнээс бидний тасалж авсан хэсгийг харагдаж байна. За бичгийн хэрэглүүрийг ашиглахдаа энэ хэсгийг чухал хэсгийг уншуулахаар энэ хэсгийг уншаарай эсвэл энэ асуултыг хийгээрэй гэж хэлэх шаардлагатай тохиолдолд энэ тодруулагч ашиглана. Ялгаж өгөх боломжтой юм. Захин хичээл үзэж байгаа тохиолдолд сурталчилсан дасгал даалгаврыг шалгах үнэлэх шаардлагатай болдог юм. Гэхдээ үзийг ашиглаж болно. Үзэн улаан хүүх хар гэсэн 3 үний сонголттой байдаг. Хэрвээ эдгээрээс өөр илүү олон үг хэрэгтэй хэмээн customize гэсэн сонголтыг хийхээр энэ үний сонголтууд олон төрлийн үнгийн сонголтоор гарч ирж байна. Даралтын өргөн нарийн нэмэх байдлаар харагдана. Тэр сонголт хийж болно. Энэ болохоор үзний хошууны дөрвөлжин эсвэл дуу хэлбэрээр сонгож болох нэ. За энэ бичгийн тэмдэглээ хийж өгч болно эсвэл энэ дээр ингэж үг бичиж өгч болно. Хэрвээ энэ буруу засварлаж шаардлагатай тохиолдолд үүнийг боллоор ашиглан арилгах боломжтой байдаг. За Word, PowerPoint гэх мэт өөрийн хэрэглэж байгаа талбарт оруулахдаа энэ хоёр хуудасны зураг буюу copy оруулж оруулж болно. Word руу оруулж үзвэл ийм билээ орж үүнийг томруулж жижигүүлж болно. Хэрвээ нэгтгэшил сайтай зураг оруулах шаардлагатай бол энэ хуудасаа хэмжээнд томруулж өгснөөр шаардлагатай. За үүнийг Snipping Tools програм ашиглан тастан оруулж харьцуулж үзье.
Ингээд бид төвс програм таслан орсон. Одоо үнийг өөрч хөрвөл ийм хүрээлэн энэ хоёрын хэмжээг ижилхэн болчихсон. За сүүлд хуулсан дэлгэцийг томруулж аваад хуулсан хэсэг нь нэг жижиг байсан хэсгийг хуулснаас нэгтгэж чанарын хувьд харин хамаагүй илүү сайн байна. Энэ ижилхэн заавал сурах бичиг түүнд ямар нэг өөр хайлт хийж аваад материал хэрэглэх зөвхөн өөртөө хэрэгтэй байгаа хэсгийг таслан авах боломжтой байх нэ.